Би Харвард их сургуульд хотод дээр сурдаг. Би Колумбийн их сургууль төрийн удирдлагын чиглэлээр сурдаг. Би Кембриж их сургуулийн санхүүгийн чиглэлээр төгсөөд одоо уулгын ханганы нээлтийн үйлчлэгийн компанид ажилладаг. Миннесотагийн их сургуулийг санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр төгссөн Эрдэнэс Намтлагын компанид ажиллаж байгаа. Би Сидней их сургуульд санхүүгээр мастер хамгаалсан. Одоо Эгийн голын усан цахилгаан станцын эсэлтээр ажиллаж байгаа. Би Турк улсын Босфорын их сургуульд улс төрийн шинж тухайн олон улсын харилцаагаар төгссөн. Одоо улсын их хурлын хамгааллын газар ажилладаг. Би Турк улсын ойрхон орнуудын их сургуулийг барилгын инженерээр төгссөн. Одоо Улаанбаатар хотын шинэ онгоцны эсэх буудлын төсөл дээр хяналтын инженерээр ажиллаж байгаа. Би Итали улсын Бокконигийн их сургуульд олон улсын эдийн засгаар төгссөн. Одоо Liberty Partners компанид төслийн санхүүжилтээр болон Алтай улс холбоод кино урлагийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Би Америк нэгдсэн улсын Duke-ийн их сургуулийг электроник компьютерийн инженерийн мэргэжлэр төгссөн. Одоо Монголдо ирээд зориг санд ажиллаж байгаа. Би Монгол дахь Америкийн худалдааны танхимд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Миний нэрийг Агвал Усангийн Ундраа гэдэг. Би Монголын залуу лидер хөтөлбөрийн санаачлагч. Америк нэгдсэн улсад физикийн чиглэлээр PhD докторийн зэрэг хамгаалсан. Анх энэ хөтөлбөрийг 2009 онд Вашингтон хотод санаачлан зохион байгуулж, түүнчлэн дараа жил нь Калифорни мужид Стэнфордын их сургууль дээр, Бостонд, Массачусетс мужийн Бостон хотноо MIT Harvard-ийн дунд, дараа нь Европын холбоонд суралцж байгаа Монгол оюутнуудыг хамруулах үүднээс Итали улсад, Турк улсад одоо хамгийн сүүлийн байдлаар бол Канада улсын Ванкувер хотноо зохион байгуулад байна. Нью-Йорк хотод зохион байгуулах гэж байгаа энэ хөтөлбөр маань манай 7 дахь хөтөлбөр болно. Энд оролцогчид бол бид бүхний бахархал Монголын ирээдүй. Бид нэгэн хүсэл зорилготой чадварлаг залуусын нэгдэл. Бид нэг нэгнээ эх орондоо эргэн ирж өөрсдийн салбартаа манлайлагч болоход нь дэмждэг. Бид улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой. Америкт сурч буй оюутан та бидэнтэй нэгдэж BBA дэмжиж эх орондоо хувь нэмрээ оруулахыг хүсвэл 2014 онд Нью-Йорк хотноо болох YLP хөтөлбөрт оролцохыг урьж байна.